шалтгааны асуудал бол зөвхөн Улаанбаатарын асуудал бус үндэсний хэмжээний асуудал болчиход байгаа. Бид ойрын хугацаанд энэ агаарын бохирдлыг бууруулах хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Цогц төлөвлөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх ёстой байгаа. За тэгээ яг энэ асуудлыг шийдэхэд бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор дулаан шийдэлс 2018 оноос хойш Монгол улсад хэрэгжиж байна. За Улаанбаатар хотын хувьд аваад үзэх юм бол агаарын бохирдлын талаас илүү буюу 55.6% нь бол яг энэ гэр хорооллын утаанаас бол үүдэлтэй байдаг. Европын албаны санхүүжилттэй дулаан шийдэл төслийн хүрээнд амны орон сууцын тэр дундаа гэр хорооллын амны орон сууцны дулаалгын шийдлүүдийг бол боловсруулсан байдаг. За эхнийх нь бол дулаалгын зах зээлийн загвар байгаа. За энэ дулаалга хийлгэхийг хүссэн айл өргөмөн өөрөө манай төслийн дуудлагын төвөд холбогдож хэрэгтэй мэдээлэл авахаас эхлээд манайхаар сургагдсан дулаалгын баригдуудаар чанартай материалаар дулаалгаа хийлгэх. За дараагийн загварын хувьд болохоор бид нэр хялбар шийдэл гэдэг аянаар бол хэрэгжүүлдэг байгаа. За энэ аяны онцлог болохоор дулаалга хийлгэхийг хүсэж байгаа ч гэсэн санхүүгийн тараахан боломжгүй айл өргөхүүд маань эхний ээлжинд хялбар аргаар хямд төсвөр материалаар хэрхэн гэрээ өөрсдөө дулаалж болох юм бэ гэдэг арга техникийг зааж өгдөг юм аргачлал байгаамаа. За одоо харин энийг яаж энэ эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй энэ санхүүгийн бүтээгдэхүүнүүд рүү илүү чиглүүлэх вэ гэдэг дээр бол түрхэн анхаарах шаардлагатай гэж энэ олон улсын санхүүгийн байгууллагууд бол мэдээж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор энэ эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны чиглэлээр энэ хамтын ажиллагааны маш өргөн боломжуудыг бол санд болгож байна. За Жерис олон улсын төрийн төс байгууллагаас дулаан шийдэл төслийн хүрээнд Европын холбооны улсуудаас туршлага судлах аяллыг 6 сарын 21-ээс 29-ний хооронд зохион байгуулж байна. Франц, Бельги улсын одоо туршлагаас танилцахад энэ улсуудад ч гэсэн одоо барилгын эрчим хүчийг хэмнэх тал дээр одоо барилгын дулаалгыг сайжруулах, барилгыг одоо дахин дулаалгах асуудлыг бол хэрэгжүүлдэг юм байна. Байс зүйсний дулаалга болон засвар, гадна засварын эсрэг эрчим хүчний талаар бүгд найрамдах Франц улсын туршлагаас судалж байна. За тус улс нь болохоор байшин суусны засвар болон гадна засвар болон дулаалгын ажлыг хийж гүйцэтгэхдээ иргэдийн амжиргааны төвшин орлоос хамаарат иргэдэс зарцуулагдах зардал нь тодорхой хувь дээр өөрчлөгдөг юм байна. Энэхүү аяллаар бид ногоон зээлийн өр нөлөөг хэмжих тайлгнах баталгаажуулах мөн засгийн газраас олгож байгаа татаасын механизмыг илүү боловсронгуй болгох талаар туршлага судлах гэж ирсэн. Тэгэхээр энэхүү туршлагын тус нэмэр боллоо. Тэгэхээр тухайлбал одоо засгийн газрын татаас нь дулаалгынхаа ажлыг хийж эрчим хүчний хэмнэлт гаргахаас өмнө биш аль хэдийн одоо энэ эрчим хүчний хэмнэлт гаргах дулаалгын ажлыг хийгээд баталгаажуулсны дараа улсын татаас нь олгогдсон юм байна. Тэгэхээр төрийн зүгээс эдгээр оролцогч талуудынхаа оролцоог нь чиг үүргийг нь тодорхой болгож өгөөд оновчтой цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зүйлийг энэ давуу тал бол үүнийгээ цаашдаа Монгол улсын хууль эрх зүйн орчин болон татврын бодлого дээр тусгаад явах бодолтой байна.